альва үйл ажиллагаа тухайн нутаг дэвсгэрдэх оршин суугчдынхаа одоо сэтгэл нийцсэн байх ёстой. Гэтэл харамсалтай нь энэ нийслэлийн оршин суугчид өөрснөө одоо туулгал дээгүүрээ ийм хурдны зам тавиулахыг хүсэхгүй байна. Тийм ч учраас үүний эсрэг акц зохион байгуулж байна. Одоо тэнд цугларалт хийж байна, жагсаж байна. Тэгэхээр энэ хамгийн том хүчин зүйлс. Тэр энийг заавалчгүй тооцох ёстой. Альва зүйлийг хийхдээ ер нь төсөвч гэсэн бүрдэгтэй дандаа иргэдийн одоо хүсэл сонирхол санаачлах дээр тулгуурлаж хуулиндаа хүртэл бараг туссан байх ёстой. Гэтэл харамсалтай нь нийслэлийн төсөв захиран зарцуулалт ер нь ямар шуурмаар яаж яваад байгаа юм бэ? Тэгээ хаагаараа яаж энэ том мега төслүүд батлагдаад ийм том их найд бүхий дүнтэй төслүүд ингээд яваад байгаа юм бэ гэдэг асуудал сүүлдээ тавигдаж эхэлж штэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ төсөв нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлыг ер нь сүүлийн үед бас маш их ярьж байна. Аудит оруулах шаардлагатай гэж байна, хянаж шалгах шаардлагатай гэж байна. За тэр төсөв одоо суугдаад дээрэс нь энэ одоо ажлыг хийж гүйцэтгэх компани бас одоо ийм зам гүүр барьдаг ямар ч туршлагагүй шал өөр чиглэлийн компани байна гэж яригдж байна. Тэгэхээр энэ худалдан авалттай холбоотой асуудал нь хүртэл одоо ямар учир жанцсан тань бэ Ер нь одоо байрхан зөв юм уу, буруу юм уу? Энэ нийслэлийн иргэд чинь зөвшөөрч байгаа юм уу, үгүй юм уу? Яг бодит байдал дээр нийслэлийн төгсрөл 30% буурна гэж байгаа боловч бас мэрэгжилтнүүд бол тийм буурах ямар ч боломж байхгүй гэж бас хэлж байгаа Тэр ерөөсөө их л тийм асуудалтай хуудуутай төсөл байна гэж харж байгаа.